За үзэгчдээ өнөөдөр Пүрэв гараг ТV телевизийн 1-р сууг Монгол комент нэвтрүүлэг эхэлж байна. ТV телевизийн 1-р суугаар 18 цаг тэгдэг минутаас үзэгч та бүхэн үгээ эхэлдэг. Нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдээ бол бас цагаад харуулаад аваарай. Улаанбаатар хотод өнөөдөр 2012 оны 12-р сарын 20-ны өдрийн 18 цаг тэгдэг минут болж байгаа юм байна. Тэгээд нийт үзэгчдээ бас ийм сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгээ баяраа бас энэ өдрийн мэндийг хүргье. Сонин сайхан юу вэ? За өдөр та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр та бүхэн өнөөдөр ажиллаас өдөр бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. Нэвтрүүлгөөрөө хэлээд өнөөдрийн дугаарыг эхлүүлье. Тэр сайхан мэдээллүүдээс эхлээд бас сар болохгүй байгаа зүйл. За мөн одоо цахим ертөнцид юу хэлж яригдав гэдэг талаар одоо ярина. Мөн үзэгчдийнхаа санаа бодлыг мэдээж сонсноо гэж. За нэвтрүүлгөөрөө хэлээ. За Монгол комментэд нэгдэцгээе. За нэгдээд ороод ирээрэй. Гадаа хүүтний ирж бас ерөнхийдөө бас чангарч байна. Гэхдээ бас монголчуудын маань уур амьсгал улам сайхан халж байгаа. Бид бол бас өнөөдөр бас юу гэдэг нь те түүхэн цаг үед амьдарч байгаа юм иргэд гэдэг утгаараа бас эвтэй найрамдалтай түнжинтэй наануу цаануу байхгүй бол бас болохгүй гэдгийг бас олон асуудлууд олон зүйлсүүд бас харуулж байна. Twitter, Facebook орчинд яригдсан яриа хэлцээрээс би бас үзэгчтэй нин төрөнд дуулахыг бодож байгаа. Бас сайн сайхан гэрэл гэгээтэй гэсэн болгоноос бас одоо авч шилж бас үзэгчтэйгээ санаа бодлоо хуваалцахын гэсэн тийм бодол зорилготой байна. Тэгээ юу яасан? Өнөөдөр би бол харин хаач жоохон Twitter орчим жоохон суулаа. Баяраа маань бас үзэгчд мэдж байгаа. Бас имчилгээнд дээр бас үзэгчдийн коммент сэтгэлдлийг сонсъё л одоо имлгээсээ тавих гээд байгаа шүү. Тэгээд одоо амттаа бас энэ завсар нэг жоохон баярлалаа гэд нэг симхийг ашиглаад гэдэг шиг амтлаа баярлалаа гэж хэлж байна. Юу яасан? Өнөөдөр нэг Twitter жоохон суусан чинь нөгөө 21 нэрчээс амьсгалж. Жишээлх юм бол ингэж юм. 21-ийг бол одоо гоё талаас нь ярьдаг болж. Юу гэж юм вэхээр ингэж юм. Солонгосоос одоо жишээ нь комент ирсэн байна л да. Солонгосоос ирсэн комент хийж байна. За наагур чи Монгол дэлхийс үргэж байгаа гэсэн юу болж байна? Энд нам гүмэл байна гэсэн одоо дэлхий зөвхөн Монголч үргэх нэ. Тэгсэн чи өнөөдөр бас энэ Twitter орчинд нэг ийм хөдөлгөөн өрнөд эхэлжлээ. 21 болоод өнгөрөхөөр 22-нд нөгөө хураасан нөөцөлсөн бүх лаачууд нэ зод болоод байгаа аймаг сумдууд руу илгээе гэсэн тийм санаачлага өрнөсөн байлээ. Чи юу гэж бодож байна энийг? Гэхдээ зөв шүү дээ. Зөв бэл? Зөв. Яачгүй зөв тийм ээ. За тэрийг ер нь тэрийг ч гэсэн бас болцоондоо бас боломжийн одоо баян чинэлэг бас 5 анта гэр авц улсууд бас тий. Одоо энэ одоогийн байдлаар Монгол орны 32 суманд бол үйлчлэл хүндэрчлээ. Аль биесээр онцгой байдлынхаа яг мэдээлж байгаагаар бол 32 суманд үйлчлэл хүндэрчлээ. Одоо 21-ний сенсацанд итгэгдсэн тий. 21-нээр амьсгалзсан улсууд бас лаач үдэнд нөөцөлсөн цааш наасан хураасан хоримтлуулсан юм аа бас энэ зуд дурхамтай байгаа аймаг сумдууд руу сайхан сэтгэлийг илэрхийлэлт болгоод илгээе гэсэн тийм зүйл бол явж байна. Тэгээд Америкээс ирсэн комментууд байлээ, Австралиас бас комментууд ирсэн байлээ. Ерөнхийдөө л одоо Монголд дэлхийс үргэж байгааг л их сонирхсан тийм коммент сэтгэлдлүүд бол дэлхийн өнцөг болон бүрээс ирж байна. Тэгээд одоо яахаараа дэлхий зөвхөн Монголд сүрэх гээд байгааг нь бол бас очлыг ойлгосонгүй. Тэгээд юу яасан? Мэдээллийн одоо цэгмэн сайт Монгол улсын хүн ам 10 минут тутамд нэгээр нэмэгдэж байгаа тухай таатай мэдээллийг олон нийт түргэлээ. Монгол улс их орн маань өөдөө дэшегээ явж байна. Тэгээд Монголын одоо туурга тусгаар Монгол улс их орны маань шинэ иргэн бол 10 минут тутамдаас нэгээр нэмэгдэж байгаа юм байна. Тэгээд хүн амын цаг гэдэг шинэ одоо энэ технологиг бүтээснээс хойш бол ерөнхийдөө ийм тооцоолол бол бас төдийлөн гарч байгаагүй юм байна. Монгол улс бас хүн амын өсөлт бол эд хурдцсан авчээ. 10 минут тутамд нэг хүн шинээр мэдлж ийн гэдэг бол Монгол коммент нэвтрүүлэг эхлээд дуусах хүртэлх 40 минутын хугацаанд бол Монгол улсад 4 шинэ иргэн мэдлсэн байх нэ. Тэгээд одоо ч гэсэн бас мэдлж байгаа шинэ иргэдтэй бас баяр хүргэе гэж бодож байна. Тэгээ энэ бол их гоё мэдээлэл байна. Тэгээд мэдээж хэрэг нийгэмд аль сар болох болохгүй асуудлыг тэрхэх үү, аль одоо гинти ославар те, аль одоо зуурдаар нас нөхсөж байгаа асуудлуудыг тэрхэх үү, болгоомжтой сонор сэрэмжтэй байлгүй яах вэ? Гэхдээ бас те сарыг дарах сайн зүйлсүүд нь бас ороод ир байдгийм байна. Тэгээд ийм сайхан мэдээллийг хүргэсэн олоогийнхандаа баярлалаа. Дашрам сонирхуулахад дэлхийн хэмжээнд дэлхий дахинд анх удаа 1990 оны дунд үеэс 1995 оны үед бол анхны одоо хүн амын цаг гэдгийг зохион бүтээж ирсэн юм байна. Тэгээ энийг бол Америкийн нэгдсэн улсууд анх туршаад яах зорилготой гэхээр зэрэг яг нэг цагт 1 минутанд хэдэн хүн төрж ийн гэдгийг наривчлан хяндаг юм хүн амын цаг гэдэг тийм шин цагийг бүтээж ирсэн юм байна. Тэгээд Монгол улс бас энийг хэрэгжилж хэлсэн. Одоо 10 минут тутамд бас нэг иргэн мэдлдэг гэсэн тийм сайхан мэдээллийг хүргэж яах юм. За сайхан мэдээлэл байна. За ерөнхийдөө өнөөдөр Twitter орчимд бас юу хэлж яригдваа гэвэл мэдээж л улсын хурлын гишүүнтэй холбоотой нэгэн асуудлууд нэлээх яригдсан. За бэлгийн манасын талаар бол хэлж ярих байх гэж бодож байна. Ер нь бол одоо хүмүүс гэдэг юм уу захим эрцэд бол үнэхээр л янз бүрээр л одоо тайлбарлаж хэлж ярьж байлаа. Тэгээд манай үзэгчд маань бол мэдээж дор бүрнээ л бас бодох байлгүй. Нэг намаас хараад нөгөө нам ихлээч гэдэг юм уу. За ингээд
хийсэн зүйл нь юу байваа, ер нь юу хийх гэж дахиад ингэвэ, ер нь юу хэлж ярьж гин гэдгийг бол анхаарал бол нэлээд их сонирн байлаа. Ер нь бол бас өнөөдөр бол нэлээд их жиргэлээ ярьлаа гэдгийг бол бас зүгээр нэвтрүүлгийнхэнд бол хэлье гэж бодсон юм. За тэгээд маргааш бол юу ч болохгүй гэсэн байна. Юу ч болохгүй. Яагаад гэх юм бол өнөөдөр твиттерт нэг юм том зүйл яригдсан. Монгол улсын ерөнхийлөгч одоо жишээ нь яг хаанаас орж байгааг нь би мэдэхгүй. За ямар ч байсан л Монгол улсын ерөнхийлөгч захиагийн элбэгд орж гисэн өөрийнх нь зурагтай твиттер хуудасаар бол Монгол улсын нийт хүн ард иргэдэд хандсан тийм мэдээлэл явж байна лээ. Монгол улсын ерөнхийлөгчийн хувьар 12 дугаар сарын 21-нийг ямар ч асуудалгүй өдрөө айх аюулгүй өдөр гэдгийг бас ард түмэндээ хэлж байна гэсэн зүгээр өөрөө твиттер дээр бичсэн юм уу, жиргсэн юм уу, эсвэл өөрийнх нь өмнөөс одоо тий гар хөлөөлж байгаа олон улсууд байдаг байлгүй дээ мэдээж л одоо ерөнхийлөгч юм чи. Тэр улсууд нь бичсэн юм уу, ямар ч байсан яг л одоо захиагийн элбэгд орж гисэн тэр нэртэй твиттер хуудасаар бол юм явлаа. Хоёрдугаарт нь за ингээд Монгол улсад жишээ нь шинэ иргэд төрөөд идэг юм гэж. За 10 минутанд нэг шинэ иргэн төрөөд байна. Тэгэд энэ шинэ төрөөд байгаа иргэдийг цааш нь яах юм бэ гэдэг нэг асуудал. За баяраар тэр бол их ярьж байгаа. Монгол улсын засгийн газар их хурлаас хэлсэн байна. 0-2 нас хүртэл хүүхдээ асарж байгаа бүх эхчүүдэд сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 144 мянган төгрөгөөс багагүй хэмжээний тэтгэмжийг олгоно гэж хэлсэн байж байна. Одоо Монголын комментчд бол өдөр шөнөгүй энийг бол шалдаг байхгүй. Юу болж байна? Энийг асуугаач, сурагдлаач. Одоо нөгөө нэг ихэр хүүхдүүдэд бас урамшуул мөнгө олгох болсон гэсэн тэр яасан юм гэдэг. Маш их ямар ч байсан зүгээр юу гэдэг те сайн муу хилдэгдэн барин ямар ч байсан энэ засгийн газар бас нэг харин хаач бас нэг ирээдүйн эзэн болсон бяцхан багчуудаа шинэ иргэд рүүгээ чиглэсэн бодлогыг бас айтайхан хэрэгжүүлээд явж байна. За өнөөдөр бас эх онд ихрүүдэд сая төгрөг өгнө гэсэн материал бас мэдээллийн захим сайтуудаар явлаа. Эх оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн ихэр хүүхдүүдэд жилд нэг удаа 1 сая төгрөгийн мөнгөнд тэтгэмжийг олгохоор болсон байна. Энэ дээр нэг ойлгомжгүй юм яваад байгаа. Ихэр хүүхдүүдэд жилд нэг удаа сая төгрөгийн мөнгөнд тэтгэмж олгоно гэхдээ хүүхдэд нь сая төгрөгийг олгох юм уу? Эсвэл тус бүрт нь хоёр хүүхдэд нь саяыг олгох юм уу гэдгээ яг наривчлал гаргаагүй байна. Өгнө гэсэн байгаа. Ямар ч байсан ихэр төрсөн хүүхдэд саяыг өгнө. Гэхдээ хоёуланд нь саяыг өгөх юм уу? Эсвэл дунд нь саяыг өгөх юм уу гэдэг нь бол мэддэхгүй байна. Ямар ч байсан 1-р сарын 1-ээс эхлээд ихэр хүүхд төрүүлэх юм бол та ямар ч байсан хамгийн багадаа Монголын төрөөс бол нэг жилдээ нэг сая төгрөгийн одоо юм тэтгэмж авах нь байна. Бас болж байна тийм ээ? Болж байна гэж. За орой мэндийг хүргье гэсэн байна. Баярлалаа. Та хоёртойгоо маргааш мэдчилж чадахгүй байж магадгүй. Гэн. За тийм бол байхгүй. За интернетийн хурд мөнгө төгрөг бол бас арай биш байна гэсэн сэтгэлүүд орж ирж байна. Маргааш нэг шинэ мэдээлэл дуулгахад энэ залуучууд маань бас Сүхбаатарын талбай дээр уулзъя гэж байгаа юм байл шүү 21-ний өдөр. Сүхбаатарын талбай дээр нэг бол лаач хүзэн юмнуудаа бол бас энэ талбай орчинд бөөгнөр цуглуулъя гэсэн тийм санаачлага явж байна лээ. Тэгээд чухам 21-нд нэгэ бөөгнүүлэх юм уу 22-нд бөөгнүүлэх юм уу ямар ч гэсэн бөөгнүүлэх нь. Одоо малчид нэр гангартаа та нар нэр энэ 21-ний дүүэлэр одоо нэстэр буун лаач хүзэнд одоо тэгээд тусламжийн баахан лаач хүзэнд л одоо энэ 8 сумдууд руу явах нь ганц удаа тийм. За би бол яг ингэж бодож байна өнөөдөр бол гадаадын улс орнууд бол хол цагийн зөрүүтэй байдаг л байх. Өнөөдөр Монголд 20 болж байгаа бол өөр нэг оронд одоо нэгэн хол цагийн зөрүүтэй байдаг бол одоо бараг 21 болоод ингээд үргэлжлээд явж л байгаа. Тэгэхээр одоо ямар нэг юм уухай зуух юм байхгүй учраас тэгээд энэ яриг өчтөрөөс хойш болиё гэдэг байгаа чинь юм болохгүй учраас одоо болиё гэдэг тийм дараагийн мэдээлэлүүд хүргэж тийм маргааш мэдчихгүй байж амжихгүй гэх шиг тийм юм явуулаарай. За мэдээлэл M-News-ийн сайт энэ их гоё мэдээлэл шүү. За энэ дээрээс та сүртэй гоё ялгаад тачна баяраа. Яаш нөхөр өстэй. Монгол улсын онцгой байдлын аврагчид 2012 онд 303 хүнийг галт төмрийн аюулаас амь насыг нь аварсан байна. 300 хүн амь эрсдэх байсныг аварчээ тэгээ та нарт ёстой баяр хүргэе ирчээ бити алдараа тий. Одоо ёстой нэг юу гэдэг өргөсөн дангарахта үнэнж байгаа зүтгэрээ илүү олон хүний амь аврах бас боломж олцоо байгаа шүү цаан чинь тий. Та нар бол одоо үнэхээр энэ цаг үеийн одоо үнэхээр игэл баатрууд юм аа одоо үнэндээ тий. Алдар гавьяа үнэлэгддэггүй тийм ард үйжээдэг одоо амь насаа байнгын эрсдэлд оруулж явж идэг баатрууд бол одоо үнэндээ аврагчид та нар юм шүү. Тэгээ 303 хүний амь гэдэг бол одоо юу гэсэн үг дээ тий. Чи баг багхан шүгэнтэй нэг сум шиг юм байж байгаа байхгүй. 303 хүний амийг аварсан байна. Тэгээд онцгойгийнхандаа бол бас энэ аврагчдаа баяр хүргье. Тэгээд маш олон тэрбум төгрөгийн 25 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг бас галт шатчихаас нь бол хамгаалж аварсан байна. 25 тэрбум төгрөг. 303 хүний амь. Тэгэл Монголын төр засаг одоо чинь ийм л юм үнэлж идэг, урамшуулж идэг л баймар байх юм. Нүдээ олохгүй. Тэгээд одоо эн чинь жишээ нь түрүү чинь бас урам хугардаг асуудал байна шүү дээ. 1000 амь хайрлахгүй зүтгээд яадгийн. Ардан төр засгаас ч юм уу тий. Эсвэл зүгээр холбогдох байгууллагуудаас ч юм уу наануу цаануу гэх юм байх юм биш гэдэг. Одоо тэр сэлэнгэд болсон жишээ гэхэд байнгын л одоо энэ нэг салбарыг хараар будаал байж штэ. Тийм ээ? Тэгэхээр бас нэг бодмоор тийм.
За мэдээллийн M-News TG-ийн сайт энэ сайхан гэрэлгээгээ тийм мэдээллийг олон нийт хүргэсэн. Онцгой байдлын ерөнхий газрынхан бол энэ онд 303 хүнийг за 109 толгоомлыг төр засгийн байгууллага аж ахуйн нэгжүүдийн 25 тэрбум төгрөгийг 746 байшин барилгыг бол аварч хамгааллаа гэж галт төмрийн аюулаас мундаг нэр одоо эндээ тасарсан шүү та нар бол. Тэгээ ямар ч байсан онцгой байдал галтаа тэмцэх чиглэлээр бол 5 тэрбум гаруй төгрөгийг бас анх удаа бид Монгол улс бас төсвөлдөө. Аврагчдынхаа хувьц хэрэглийг сайжруулах тоног төхөөрөмж хийж энэ дээр бол Монгол улс анх удаа түүхэндээ 5 тэрбум гаруй төгрөг төсөвч суулгаж өглөө. Хизээч ийм мөнгө бол энэ салбарт очиж байгаагүй. Төсвөлцсөн тий. Болж зүгээр юу гэдэг нь тий нэг зүгээр нэг эрүүл мэндийн салбарт ч юм уу эсвэл нэг боловсролын салбарт нэг сургуулийн шал будаг хамтаац нөхөж гэдэг юм уу ийм ажилд баг хэдэн 100 тэрбум баруун явуулж идэг штэ. Зүгээр нэг их хурлын гишүүдийн гадаад томилтын зардал гэж тэгэхэд л онцгойд очиж байгаа мөнгийг хэд нуглаа явчихдаг шээ. Яг бас хэрэгтэй техник хэрэгсэл авчвал ер нь сайл юм да. Ер нь бол тий тэр сэлэнгийн өндөр чинь ядаж нэг зав байсан бол тэгэл одоо онцгойгийнхан бол өөртөө хэлсэн байсан ш. Ядаж нэг зав байсан бол гэж хэлж байсан. За тэгээд амжилтыг үзүүлэх байх чинь. За би энэ дээр бэлгийн ярьсан дээр бол бас өчтөр нэг коммент хараад яж хаад нэг цагдаагийн газраас бас мэдээлэл хийсэн байсан. Дэлхийн хамгийн том онгоц Boeing 777 гэж онгоц байт юм да тий. За би сууж энэ төр үзэг болохоор мэдгүй. Гэхдээ за тэр онгоц жилд Монголд сайхан ингээд судалгаа гаргасан чинь зам дээр осолд орсон улсууд одоо дэлхийн тэр одоо хамгийн том Boeing 777 онгоц одоо Монголд нэг сүрсэн юм шүү дээ жилд. Ингээд бодоод үзэхэд яг манад бол онгоц байхгүй л дээ. Нөгөө Boeing бол байхгүй шүү дээ. Гэхдээ тийм хэмжээний улсууд зам дээр бол энэ жилийн тий авт зам дээр бол ийм гэж одоо бас өргөцсөн байна. Энэ дээр чаашаад болоо төрцсөн маань ч гэсэн анхаарахгүй бол энэ мэчин жил одоо Боингоор бол одоо зүүрлж байгаа шүү дээ 300 хэд ингээл тийм том онгоц зүүрж ийн гэхээр анхаар нь одоо бүр гайхах шүү дээ. Чойс юм гатгшаа нисгэж байгаа юм байна. Тий онцгой дээр ингэж анхаарж байгаа шиг бас тийм биз дээ. Нийтийн авцам одоо энэ өдрлүүд нас жоохон анхаарах хэрэгтэй шүү гэж нэг өрөвдөлтэй юм байхгүй юу? Нэг талд нь нэг хэсгэн дээрээс шүн өдргөө нойр хоолгүй зүтгэжээс 303 хүний амь насыг аварч идэг тий. Нөгөө талд нь зүгээр л одоо дугууны нөхөөс болоод энэ тооны хүн амир өгчээд 360 хэдэн хүн байсан шүү дээ тий. 370 хүн байсан. Эхний 11 сарын байдлаар одоо 400-аар хүрсэн байна гэсэн. Ийм хүн зүгээр зам дээр дугууны нөхөд болж. Өчтөр одоо жишээ нь баяраа тэр үзүүлсэн тэр бичлэг зүгээр нэг инээдэн биш байхгүй юу? Зүгээр хүнд нэгийг ботоосол гэсэн дээр үзүүлж байгаа. Улаанбаатар хот одоо коток шиг болсон замынхаа мөснөөс салж чадахгүй байж шүү дээ. Ийм ичмэр, ийм өрөвдөлтөө тий. Ямар жижиг хот үлээ тий Улаанбаатар хот чинь. Шалахгүй шүү дээ. Нийт одоо замынхын хэмжээ Улаанбаатар хотын бүх одоо нөхцөл рүү орсон авт замын хэмжээ 87 км гэж байна шүү дээ. 87 км. Одоо уртаар нь сунгаа тавих юм бол Төв аймгаас нэг жоохон өнгөрхөл зам юм уу да. Ийм л зам байхгүй. Энийг л одоо юу гэдэг нь тий бүтэн өвлжин нүдэд дийлдэггүй хот гэхээр л бас нэрээ юу гэсэн үг дээ тий. За анхаараа гэж тий. За. Ажил амжилт за гэсэн байна маш их баярлаа. За санал хэлье гэсэн байна. За саналыг явуулаад байгаарай. За лаач үдэн завчаад маха хямдруулал да малчид минь гэсэн байна. Бууж шүү гэж тий. Бууж шүү гэнэ. Гэхдээ энэ зөвхөн бас яг малчдад ч бас буруу байхгүй л байх юм да. Тэгэл зохицуултыг хийвэл хаана баяр яг нэг уул суурьтаа судалгаа шинжилгээтэй нэг материалыг дээр нэг Монгол коммент нэвтрүүлгээр хүргэсэн дээ өгнө. Үзэгч санаж гинүү яг энэ нөгөө махны үний асуудлаар яаж нугарч тий малчны хотноос гарсан хонь хэрэглэгчийн хөргөчөнд ортлоо хідэн дамжлах дамжиж хэд нугарч ирж ийн гэдгийг яг ингээд бүр нэг яг ингээд тоочны танилцуулсан да. Тэгээд үзэгч тав хүн бас нэг тэрийг харсан бол бос бодон доо. Зүгээр яг үнэндээ бас нэг хэргийн эзэг хингэргийн тохиолдод нь малчд байгаад идэх юм уу? Эсвэл зүгээр өөр хүчин зүйл байна уу? Тэ? Ингээд бодоход бас нэгийг бодогдмоор л юм. Энийг тэгээ одоо мэдгүй харж амжиг бол би дахиад явуулъя л да хамаа тэ? Маргааш нөгөөдрийн Монгол коммент нэвтрүүлгүүд байж байгаа юм чинь цаг ууж байгаа юм шиг үед нь бол энийг ярий. Эх хонд баяраа нэг том зүйл болох гэж байгаа. За. Юу гэхээр зэрэг 2013 он бол бас Монголын улс төрийн хүрээлэлд бол онцлог содон үйл явдал болох жил. 2012 он бол парламентын сонгуультай, орон нутгийн сонгуультай хэмжил байлаа. 13 онд бол бид ерөнхийлөгчөө сонгоно. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль бол одоо ингээд шинжилтэн найруулагдаад ингээд батлагдсан юм байна. Энд аж ахуйн нэгжүүдээс авах хандивын дээд хэмжээг бас тогтоож өгсөн юм байна. Тэгээд оллоо цэгмийнхэн аж ахуйн нэгж ерөнхийлөгчд нэр дэвшигчдэд 50 хүртэл сая төгрөгийн хандив өгөхийг бас зөвшөөрсөн тухай материалыг олон нийт түргэжээ. Тэгээд одоо ерөнхийлөгчд бол хандив өргөх юм байна. Тэгээ 50 хүртэл сая төгрөгийг бол аж ахуйн нэгжүүд өгч болох нь. Иргэд бол бас ямар ч үс нэг 20 хүртэл сая төгрөгийн гэнэ хувь хүмүүс бол иргэн хүн бол 5 сая, хуулийн этгээд 10 сая, аж ахуйн нэгжүүд бол 50 сая төгрөгийн хандив өгнө гэсэн тийм материал оллоо цэгмийн сайт дээр байж.
За нийт аврагчдаа баяр хүргье гэсэн сэтгэл орж ирсэн байна. Та бүгдээрээ бахархдаг шүү гэсэн байна. За мань дарханд хүүхэд барьцаалсан хэрэг юу болсон бэ? Гэмт итгээд нь баригдсан уу гэсэн сэтгэл орж ирсэн. Гэрийн гадаа буулгацсан гэсэн нөгөө хүүхэд нь жинхэнэ л нөгөө нэг Монгол ухаан гэл зарим нь бол өнөөдөр захин мэрцэд бол хэлсэн байл та манай монголчууд нэг дими юм бол нэг дими гэдэг шиг одоо тий хэрэггүй юм байгаа юм л да. Тэгээд өнөөдөр бол нилээх сенсацлсан. Тэгээд сүүлдээ бол гэрийнх нь гадаа явчаа буулгацсан байсан нөгөө хүүхдийг гэл энэ төр гэл ярьж ийн. Ер нь баригдаж эхэлж байгаа юм уу да. Нэг тийм бол яригдчихсэн. За тэгээд энэ талаар мэдээлэл бол албаныхан бол мэдээж хариултыг олох байх. Бид одоо нэг айхтар тий ямар ч нэг тийм юм бол бас нэг дүн шинжилгээ наануу цаануу гэд хэлээ явчихаар бас эргээд одоо болохгүй ийм зовлон байна ерөөсө баяраа битэрийг л өдөр шөнөгүүлд ингээл загинжээдэг боллоо энэ тэндээс л одоо уцсаар ч юм уу нэг албан газруудаас ч юм ингээл одоо ерөөсө тачхан зэдэг одоо комментчт маань бас тий явуулж байгаа ирүүлж байгаа юмнуудынхаа бас үнэн мөнийг нь бас нэг жоохон нягтлаад яахгүй бол энэ дээр ирсэн коммент сэтгэлдлүүдийг битэр чинь нэг амлт цаамлт байгаа шүү дээ. Яагаад ардчилсан чөлөөт энэ дэр гэж үзэгч таны өмнө тунхаглачаад энэ коммент сэтгэлдлүүдийг чинь засах юм бэ? Засваргүйгээр л хүргээд байгаа байхгүй. Тэгэд энэний чи ард бас нэг хоёр нөхөр бас хэцүү хүн байдгийн шүү гэдгийг бодолцоод явуулахдаа анханасаа коммент илгээхдээ бас нэг наануу цаануугийн нэг нэгтэлж үзээ явуулж ивэл зүгээр юм шиг байна. За өнөөдөр нэг ийм хүүгийн бас мэдээллийн сайтуудаар явлаа. Ньюсмэн сайт дээр тавьчихсан. Эмчнэр сүүлийн үед ингээ ахсын зайнаас оншилт өгсөн байна. За одоо хүнийг үзэхгүйгээр одоо эн чинь юу гэсэн үг юм те би миний ойлгож байгаагаар бол яг нэг ангаах ухааныхаа мэдлэг боловсролыг бурхан шашны тийм зүй тогтолтой бас холбогдчих шиг байна. Одоо сүүлийн үеийн одоо ангаахын сургуулиуд төгсөж байгаа одоо их эмч болж байгаа одоо энэ мэрэгжлийн эмчнэр бол 6 дахь мэдрэхүү буюу одоо нэг зүн бэлэг бол бас өндөр дээд хэмжээнд хөгжсөн байх юм гинэ. Тэг хүн амт ингээд одоо чинь уцтаж муцтахаар ерөнхийдөө бол оншийг бол уцаар тавьдаг те. Эмчилгээг уцаар хийж өгдөг, ахсын зайнаас бол оншийн тодруулж өгдөг ийм болсон байна. Амарч юм шиг тий. Одоо энд бүр ингээд энэ бүр нэг сэтгүүлч зал өөрөө битсэн байгаа. Сэтгүүлч ингээд бүр усан нуруундаа юм оруулж гэмтлийн имлэг дээр очсон чинь ингээд бүр ингээд зайнаас яаж чигч тий. Яасан ингээд асуугаад одоо болио тий бид нар нэг нэгнийг хайрлахгүй бол нэр монголчууд минь нэг нэгнийг хайрлахгүй бол хоёрдугаарт нь одоо энэ бол ажилчтай тий. Төсөөс цалиа аваад тий. Түр түмнийхээ төлөө тангараг өргөөд тэр сайхан ариун цагаан халаадыг нүмерцэн явж байгаагийн хувьд бол энэ эмчнэрийн одоо юу гэдэг нь те үүрэг ажил واخгүй. Тэгээ энийг одоо нэг тийм ял юм шиг бодсон. Бас те энийг нэг тийм хүнд хэцүү ажил мэтэр ингээ ойлгоцсон. Энийг бүр одоо ингээ тамтай юм шиг ингээ бодсон. Хамгийн гол нь ийм гих мэтийн ийм цөөхөн эмчнэр бол ингээ бүтэн салбараар нь ингээ салбарынхаа нэр хүндийг унгаж байна гэдгээл бодмоор байна. Хичнээн сайхан эрүүл мэндийн салбарт хичнээн сайхан мундаг эмчнэр байна те. Ёстой хүний төлөө ёстой нойр хоолгүй зүтгэж байгаа хэдэн мянган эмчнэр байна те. Мэргэжил нэгтэй нэгнийгээ ядчил хайрлаа та тий. Бусдын баг гэхдээ чи одоо ингээд салбараар нь ингээд бичиж тавьсан байгаа байхгүй. Ер нь бол Монголын эрүүл мэндийн салбараас алсын зайнаас ингээд оншилдог болчлоо гэл. Чи муухай шүү дээ. Чи яг үзээд харж байгаа өчнөө эмчнэр байж байгаа чинь тэнд нэг нөхөр ингэсний төлөө одоо нэг гэмтлийн ингэсний төлөө бусдын тим нэр авна гэдэг шүү гэсэн үг юм бэ. Хананаалж хариуцлагатай байх хэрэгтэй гэж юу. За танай нэвтрүүлэг таалагддаг шүү амжилт хүсье уншил да гэсэн байна. За би ямар ч уншаад биш те. За Баянзүрх дүүргийн мах яагаад хямдардгүй юм болоо гэсэн байна. За энэ нухт цагааныг хаагаач 100 ашиг боллоо шүү дээ гэсэн байна. Энэ ч нөгөө нэг зогсоол болчихлоо яалаа те. За тэрнээс болоод ерөөхдөө бол нэг 100 ашиг л боллоо гэсэн сэтгэл орж ирсэн байна. За ирээний 8-ачдын талаар яах вэ? Ирээний бааранд одоо Монгол залууг бол зодоод баг өглөө гэсэн байна балаа юм аа энэ одоо тэнд бас хэцүү ч юм тий 8-ыг явж байгаа тэнд очиж маргалтаад ингээд бүх асуудал болж идэг. За 1 минут рекламыг үзчихэд ирээд студиэс уулзъя гэж ашиг байна тий. За уншнаа. Ер нь бол үзэгчдээ төвчээртэй төсвөртэй байгаараа ганцхан реклам үзчихээ тэгээд ирээд студиэдээ олбогдсон Улаанбаатар хотод 18 цаг 20 минут болжээ. Өглөө сүний өгөөж нь илүү. Хүүхдүүдээ энэ удаагийн бэлгэнд кавар байхгүй шүү. Одоо яаж байгаа юм бэ? Хүүхдийн бэлгэнд хамгийн горыг нь авах таа яасан. Үнэхээр тэсэнгүү. Шинэ жилийн мэд хүргэе. Кавар. Хүүхдүүдээ энэ удаагийн бэлгэнд кавар байхгүй шүү. Одоо яаж байгаа юм бэ? Хүүхдийн бэлгэнд хамгийн горыг нь авах таа яасан. Үнэхээр тэсэнгүү. Шинэ жилийн мэд хүргэе. Кавар. Өглөө сүний өгөөж нь илүү.
За баярлалаа үзэгчдээ нэвтрүүлэг маань үргэлжлэж байна. За сэтгэлдлүүдийг болоод уншия. За 16 настай охин алга болоод бараг цар гаруй болж байна. Эцэгчүүд маань хүүхдүүдтэй тавих анхаарлаа бас жоохон чангатгаарай гэдгийг болоод хэлсэн байна. 16 настай охин бодвол цар болж байна л гэдээ хэлээ занцъя. Мөн өчигдөр зам дээр болоод байсан хүний YouTube-ээс юу гэж хайх вэ гэж те. Энэн дээр дээ гэж таагараа заа юу. Энэн дээр дээ гэж таахаар YouTube-ээс гарч ирж илээ. За заавал уншаарай. Би саяхан нэг нийтлэл уншсан чинь тэр нийтлэл дээр захын сургуулийн бүх хүүхдүүд арх ууж тамхи татдаг, хулгай хийдэг. Тэр сэтгүүлчийн бодлоор бол гэр ороолын хүүхдүүд болгон арх ууж тамхи татдаг юм байна л да. За бас ер нь бол нэг би сая яг тэр уншсан гэж хэлээд байлаа шүү дээ. Манайх яг тийм байхгүй. Одоо юу гэдэг нь газраар нэг за жишээ нь одоо нэг за төмөр зам гэдэг гэж байгаа. Тэгэл ингэдэг байхгүй манайхан чинь. Төмөр замын одоо юу гэдэг нэг депод нэг хоёр нөхөр нэг жоох арх татчихдаг бол тэнд байгаа 200 хүнийг хамаатуулдаг байхгүй. Ер нь бол одоо тэднийхэн ууд юм аа гэл. Тэр нь бас нэг багч болтохно нэг иймэрхүү зүйлийг л байлгахгүй байхад л одоо бид нар бас болцооны байгаа юм л та. За энэ Newsman сайт нөгөө Мят-ийн асуудлыг чи өнөөдөр хүндэж тавьсан байна. Мят компани Берлин, Москва, Улаанбаатар чиглэлийн нийслэгээр 18-нд нисэх ёстой байсан 15 зорчигч бол Москвад цаадсан мэдээлэл гарч ирсэн. За зорчигчдыг тасалбараа шалгуулахаар зогсож байтал Москва дахь Мят компани төлөөлөгч за Инх Төвшин гэдэг залуу 15 оюутанд Монголд цаг агаар таар байгаа тул нислэг хойшилсан гэж тайлбар өгсөн байна. Тэгснээ удалгүй бос зорчигчдыг онгоцсонд суулгаж эхэлсэн гин. Тэг ингээд оюутнууд шалтгааны лавлахад бол даач хэтэрсэн та бүхэн бол дараагийн нислэгээр нисэх болно гэд. Ингээд нэг 15 оюутан залуу бол ингээд Москвад үлдээч хүрээд ирсэн. Тэг энэтэй холбоотойгоор бас Мят компани удирдлагууд өнөөдөр бас энэ хариуцлагагүй ажилтнуудад арга хэмжээ тооцлоо гэсэн асуудал бол бас мэдээллийн захин сайтуудаар нэлээд сенсац тарих шиг боллоо. Тэгээд одоо чухам ямар нөхцөл шалтгаантай байсан те ямар асуудал ард нь байсан гэдгийг бас нэг маргаашнаас тодорхой болно үз. Ерөнхийдөө бас нэг Мят компани энэ митийн хариуцлага алдж байгаа үйлдэлүүд нэг биш л дээ. Нэг биш л дээ. Ер нь удаа дараагийн нэг иймэрхүү зүйлүүд бол яригдчихл байдаг, байж л байдаг. Тэгээд одоо ёстой нэг юу гэдэм те нэг дүгжирцэн гэдэг шиг л салбар бол яг нэг Монголын нэг иргэний эсхийн салбар, нэг агарын тээврийн салбар л байж тээ. Иргэний эсхийн удирдлагууд ч гэсэн бас энэ асуудлыг нягтлж шалгаад олон нийтэд бас нэг мөрөнөс тодорхой ойлголт өгөхгүй бол одоо энэ чинь зовлонтой хаа нэг газар явж байгаад хаягдаад үлдэх нь шүү дээ. Хил усгүй 15-уулаа тулдаа нэг юм нэг уучраа олсон юм байгаа ус түүнээс чинь тэгээд мань мичих юм бол тэгээд сүрэн үстэй жонгоцноос үлдчих хүний нутагт хилчихгүй юу ч үгүй хайчих юм. За өчтөрийн бичлэгийг л асуугаад байгаа YouTube-ээс за энэн дээр дээ гэд та яг гэрэлээр бичээд хаагаад үзээрэй. За Төв аймгийн Атуусыг хуучин товчоноос явуулж өгнө. Батүл дарга энэ дээр бас нэг анхаарлаа хандуулаач гэдэг хэлсэн байна. За сонгуул гэж ер нь нэг цэвэрхэн хахуул юм доо гэсэн сэтгэл орж ирсэн байна. За Сэлэнг аймгийн Баянгол сумын цахилгааныханд хандаж бидний дуулаад та бүхнээр дамжуулан хэлж өгнө гэсэн байна. Айл өрхийн тоолоорыг нормал дээр нь тавиад их хэрэглэсэн ч баг хэрэглэсэн ч яг адилхан мөнгө гараад байх юм аа гэсэн. Байх юм аа. Мэргэжлийн хяналтын газар ирсэн л гэхийн яг юуг нь шалгаад явдаг юм бэ? Эзэнгүй айл хүртэл сарда тогны мөнгө нь 30 мянга гараад байх юм. За их одоо их дээр нь тавьсан ч нормал дээр нь тавьсан ч одоо ингээд юм байдаг. Тэгэл эргээ шалгалаа л гэдэг эзэнгүй байсан тог хэрэгэлдэггүй айл хүртэл одоо ингээд сарда 30 мянга гараад байна. За энийг одоо тий Сэлэнг аймгийн за Баянгол сумын цахилгааныханд хандаж гисэн байна. Энэ цахилгааныхан бас энэ тал дээр нэг жоохон анхаарах байлгүй дээ. Үнэн зөвөр нь одоо бас нэг айл тогийг одоо шийдэх байлгүй шүү дээ. За шинэ нийслэл барихгүй болохгүй нэ 50 мянга гэсэн байна. Уулын ч бас нэг шинэ нийслэлийг сайхан агаартай газар байгуулад гэж бол тий. Бас болмоор л юм байна. За мэдээллийн GoGo-ийн сайт төслийн мөнгөний хэргийг цаашаа шалгуул тэрбум орчим төгрөг завшсан хэрэг илчлэгдэнэ гэсэн Монгол Улсын Цагдаа ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга одоо сайн жаргал хурандааг өгсөн ярилцлага GoGo-ийн сайт дээр тавигдлаа. Тэгээд нийслэлийн баян зүрх дүүргийн за засаг даргаас эхлээд бол нэр бүхий хид хідэн хүн цэвэр агаар төслийн мөнгнөөс бол завшсан хэрэг бол цагдаагийн байгууллага дээр тодорхой хугацаанд бол шалгагдж байгаа. Энэ хэрэгтэй холбогдуулаад бол сайн жаргал хурандаа тодорхой зүйлсүүдийг бас GoGo-ийнхэнд бас өгсөн байна. Тэгээд Улсын мөрдөн байцаах газар шалгаад нийслэлийн прокурор шилжүүлсэн байгаа байна. Одоогийн байдлаар тэрбум гаруй төгрөгийг бол цэвэр агаар төслөөс завшсан тухай асуудал бол яригдэж байна. Тэгтээ батлагдаагүй тэгтээ энэ хуулийнхын үзүүрээс натгсан тоог би хэлж байгаа шүү. Нэг салхинаас дуулсан юм аа бол сенсацлж байгаа юм биш. Баримттай нотлоготойгоо материал бол GoGo-ийн сайт дээр байж байгаа. Тэгээ энэгээр юу хэлэх гээд байна вөхөр зэрэг Улаанбаатар энэ мэтээр утаатайгаа тэмцэнэ гэдэг бол үлгэр юм аа гэдгийг хэлж байгаа. Ер нь бол одоо нэг үгээр хэлэхэд тэр ерөнхий сайдын нөгөө хувь заяатайгаа эвлэрсэн явж ирснийг би бол одоо үнэн гэж харахаас өөр арга гаргах. Алтуу их сайд тэгсэн шүү дээ. За одоо ингээд одоо болидоо. Сайн 2 дугаар захиргааны станц дээр ажиллах тэглээ шүү дээ. Энэ жил бол за ямар ч байсан энэ жилийн үед бол утаатай тэмцэн гэж бол байхгүй мэн. Одоо болиг бараг ингээ хувь заяатайгаа эвлэрээд.
Одоо тэгтээ тэр нэг 94 тэрбум төгрөгийг бид нар бас нэх хэрэгтэй шүү дээ иргэд. 94 тэрбум төгрөгнөөс ч баг тодорхой зарцуулагдсан гэж байгаа. Юу зарцуулагдсан тий? Тэгээ утаагүй төлс хэдэн тонн үйлдвэрлэгдсэн гэдэг хэрэг байхгүй. Хин аваа завшсан гэдгийг нь одоо жишээ нь гих мэтлэнгэр ингээл оруулмаар байгаа байхгүй. Тэгээ Баян зүрх дүүрэг бол бас цэвраагаар төслийн хүрээнд бол бас харьцангуй бага төсөвлөгддөг дүүрэг байна. Сонгой хайрхан Баян гол гээл одоо энэ төслийн эд хэрэгж байгаа тэгээ Чингэлдээ скватер гэдэг дүүргүүдэд одоо үнэхээр бас энэ төслийн мөнгөний үр дүн бас ямархуу хэмжээнд гарсан бэ гэдгийг бол бүгдийн нэг нөгөө шалгамаар л санагдчихлаа. За түмний юм шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгө юм шүү дээ тий. За утаа бол бас Ямаргой аймгийн тог тасарна гэж өст арай дэмдэж байна. Яг л юу нөх хойцглаас өмнө байгаа юм шиг санагдаж байна гэсэн байна. За энэ дээр тэгээд нөгөө нэг ард иргэд маань юу гэж асууж байна вэхээр энэ тогны хязгаарлалтыг юу н хийгээд байгаа юм. Энэ дээр албаны улсуудын нэг хариу өндөр хэлэхгүй бол бага насны хүүхдтэй айлуудад л хэрэгцүү байна. Орой болохоор ялангуяа сонгой хархан дүүрэг ганц өмнө говч байгаа юм биш. Ер нь сонгой хархан дүүрэг бусад дүүргүүд ч гэсэн тог бол үнэхээр их тэ тасарч байна. Хязгаарлалт хийгээд байгаа юм уу? Хийгээд бол үнэхээр өдрийн цагаар хийж болдог юм. Орой болохоор ингээл ерөөсө баг болчдөг. Энэ асуудал дээр одоо нэг тайлбар энэ төр хийхгүй бол одоо бас хэцүү байна гэдэг хэлсэн байна. За сайн байна уу танаа нэвтрүүлэг таалагддаг шүү гэсэн байна. За 0-2 настай хүүхдүүдээ дараа оноос 140 мянган төгрөг өгнө гэсэн үний юм болов уу? За цаадалч бол ямар ч өгнө гэсэн байгаа. За гадаа зогсоолоо 1500 төгрөг гээд байх юм а. Одоо нэг байр аваад нэг ядаж нэг байр аваад гадаа машина тавихаар 1500 төгрөг гээд энэ одоо Москва оруулалтын 16 давхар ногоон байр гэнэ. За Москвагийн жолоос үнэндээ шулж байгаа юм байна да энэ суугийнхан бол нэр үнэндээ гадаа одоо машина зүгээр тавихад 1500 төгрөг гэдэг ч одоо машин унжлахгүй нь ч одоо байрт бол машин унжлахгүй бас төвхтэй л болж байгаа юм байна да. За энэ Москва оруулалтын бодгойлгүүдээ энэ Москва оруулалтын суугтай холбоотой асуудлууд бас нэлээх орж ирд юм аа. За энэ утаал гэх энэ утааг хэдэн жил ярих гэсэн юм бэ гэсэн байна. Ярихтаа биш гол нь биш зүгээр баяраа өтер тийш ярих дур юусоо байдгүй шүү дээ. Утааг бол ярих сонирхол их байдгүй. Тэгтээ чи юу гэсэн үг юм бэ чинь? Та нар зүгээр ганц лимийг л бодолтой тий бидний аав ээжүүдийн ах эгснэрийн тий бидний өөрсдийн тий одоо нэг хөлсөө гоожуулан байж олсон нэг хэдэн төгрөгнөөс чинь татварыг бас чамгүйг нь аваа явчихсан. Баг 20% цалингаас маань ингээд татварыг аваа явчихсан. Тэр татвараар чинь бүрдсэн улсын төсвийн мөнгийг л одоо чинь нэг дүүргийн засаг дарганы хэдэн мэрэгчлэнтэйг нь илж байгаа тэрбум энэ аваад зогччихоор чинь утааг ярихгүй яах юм бэ тийм үстэй. Одоо нэр утаагаар хүлдсэн тэрбумтнуудыг тоолвол одоо энэ нэрээс барагдахгүй боллоо шүү дээ. Бид нар ард иргэдийн одоо хордоод л байдаг нөгөө төсвүүдээр ажиллаж байгаа улсууд нь ч гэдэг юм одоо тэгээд нөхдүүдийг харалт хаана вэ? Нөгөө нэг гоё нөгөө эрдэнэ соёлын сайд зөрөгтөөс нь эхлэлтэй. Хаана вэ? Улаанбаатарт байна уу Монголд? Тэгээд ингээд нөгөө утаагаар баяжсан нөхдүүд чи яаж юм нөхөр утаа гараад эхлэмэгт шууд нисээ явчих жоохоо. Тодорхойлолтой хортох хүсгүүл дээ. Би бол багцаа байна одоо хаваад ч юм уу хаа чи нэг гоё те. Стон утаа битгийг л баг те цасны бараагүй тийм газар одоо ингээд надыцсан явж байгаа. Багцаа манай бэлгүүр ярьсан юм байлгүй дээ одоо би болдог шүү дээ. За одоо эд хүүснэр бол нөгөө үнэн шинэ. Ерөнхий сайдын хямдруулсан нүүрс ард бидэнд бол үнэхээр хэрэгтэй байна. Гэтэл эхлээд ажил болж байсан нүүрсээ эсрэгээр 15 кг нь хажуугаараа оюутай бол тий хажуудлаараа оюутай болоод 3000 төгрөг боллоо. Энд хяналт алгаа. Одоо л хяналт тавьж өгөөч ээ. Иргэн буян жаргалаасаа гэд бүр ирүүлсэн байна. Уул нь бол ажил болж ирсэн. Ажлаас нь одоо ажлаас нь танаас хэлчихэ тий. Одоо энэ уртын стандарт заагаад өгсөн байхгүй юу? Тэнгүүт ингээд уртанд хэд байх хэрэгтэй гэсэн чинь энэ нэр мөн нэгмүүд нь хажуудлаас нь хумаад. За энэ дээр одоо хяналтыг тавиарэ гэдгийг бол бас хэлсэн байх шүү. Ундаг юм аа нэрээс. Түнэн сэрэг шүү нэр толгоод. Энэ зөв юм л ашигламаар байна. Манайхад явж байгаа буруу юм ашиглах тал дээр. За энэ нэг ийм материал тавигдсан. Тэгээд одоо монголчууд бидний амь зууж байгаа ганц юм бол нэг хэд уулуурхаа салбар л та. Тэг өнөөдөр бас Монголын уулуурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал алгаатай хийсэн ярилцлага бас мэдээллийн топ хэмээн сайт дээр тавигдсан миний анхаарлыг их татсан. Тэг алгаа дарга бол хэлсэн байлээ нэг үнийг хэлэхэд гадаадын хөрөнгө оруулалт бол гацаанд орлоо гэдэг. Одоо Монголын уулуурхайн салбарт орж исэн бүх хөрөнгө оруулалтууд үндсэндээ зогсчих. Яас нөхөр ерөнхийдөө бол дэндүү ихтэй төр гэдэг нэрийн өмнөөс сенсацлдаг, дөрөгдөг асуудал ч юм бас ардаа ямархуу үр дүнтэй юм гэдгийг бид бодмоор л болж. Өчигдөр баяраа өтер ямар асуудлыг ирж ирсэн. Монгол улсын нэг иргэн 7 сая гаруй төгрөгийн өртөө болсон тухай ярьжсэн. Өнөөдрийг болгож байгаа юм шиг энэ их хурал засгийн газар маргааш ирээдүг маань балалчлах байхгүй. Өмнө зүгээр юу гэдэг нь уулуурхайн салбар бодит байдлаараа зүгээр хэвийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж хахад эндээс орж ирж байгаа мөнгөөр бол ямар ч байсан одоо тэр нэг сард олгодог 21 мянга хүнээс зээлэхгүй өгчдөг байсан. Хүүхдүүдэд өгдөг байсан мөнгө өгчдөг байсан. Хөгжлийн бэрхшээлтэй өндөр насны иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг ямар ч байсан нэг ёстой нэг хүнээс гуйхгүйгээр л өгчдөг байсан. Одоо дандаа гуйлга дандаа зээл. Ихэнх нь хятадаас ихэнх нь хятадын төв банкнаас тий хятадын Exim одоо юу гэдэг гадаадын том банкудаас зээлж авч байгаа. Ихэнх нь хятадаас.
Тэгээ энэ маань эргээд бас ямархуу үр дүн авчрах юм бэ гэдгийг бас бид нар бодохгүй болжээ. Тэгээд алгаа дарга бол хэлсэн байлээ. Сая одоо хөшөөтийг стратеги ордод авах шийдвэр гарсан. Тэгээд энийг бол эргээд маш их дэмжиж хүлээж авлаа. Гэхдээ төр авчаад ард нь эдийн засгийн бүх эргэлт тийм зогсоодох нь ер нь хэр зэрэг юм бэ гэдгийг одоо мэрэгжлийн хүн бол маш тов тодорхой хэлсэн мэлээ. 15 компани байгаа байхгүй стратеги орд бүхий 15 компани. Эндээс одоо жишээ нь ажиллаж байгаа маш ховор. Одоо хараа төрийн мэдл дотсон компаниуд л ерөөс гацдаг. Ивц 15 компаниас чинь одоо бүр ихэнх нь байхгүй 7 8 компани ажилладаг. Гэхдээ ийм бол одоо яах юм бэ тийм систем чинь. Хайр төрийн мэдл ирлээгээл зогсчод идэг бол энэ чи яах юм бэ? 2013 он гармагц одоо Монгол улсын нэг хүн 10 сая төгрөгийн өртөө болно шүү гэдэг тооцоо гарцсан байгаа шүү дээ нөхдөө. Нэг үнийг л гэдэг. Би одоо юу гэдэг нэг эдийн засгийн мундаг мэдлэг мэдээлэл бол алга. Одоо өстө нэг салбарын мэрэгжилтнүүдийн хажууд өстө ичмэр дамжих шиг юм харагдаж байгаа байлгүй. Гэхдээ би ерөнхийг нь бас ойлгож байна л да. Монголчууд бүгд ойлгож байгаа. Төр гээл ингээл төр гэсэн нэг нэрийн өмнөөс л те төр очиод бүхнийг авчдаг. Тэгээд тэрийгэ зогсоочод авах юм бол энэ чи юу гэсэн үг юм бэ зүгээр их хэрүүлэр бодоход. 15 стратеги ордод авсан 15 компаниас ч одоо ашиглалтанд орсон эдийн засгийн мөр өгөөж өгж байгаа компани алхах шүү дээ баг. Тэгээ отгооч бас зовлонтойгоос. Тэр нэмэхгүй гэдэг тэгсэн юм уу да юу? Харин тий одоо энэ стратеги 15 орд компани байгаа. Энэ дээр цаашд нь бол стратеги ордод бол компаниудыг нэмж бүртгэхгүй л гэсэн баг. Энэ зүйтэй юм байна. Эндээс хитрэх юм бол Монгол улс эдийн засгийн чадвараа алдах нэ гэсэн тийм бүр ингээ бодит тооцоо гарсан. Одоо яага нэмээд байгаа юм тэгээд. Ерөнхийлөгч нь гаргасан гэдэг байна. Ерөнхийлөгч нь өөрөө бүр ингээ санаачлаад ингээ үргэлжсэн байж байгаа тэгээд. Олон болж илээ нэг нэмэхгүй л ах хэрэгтэй гэж. Тэнийг ийм зовлонтой асуудал бас байна. Топ цэгмийн сайтаас ороод үзэр үзэхтэй. За засгийн газар бонд үүсгээд бөөн баяр болоод байсан. Тэр нь эргээд Монголд өдөрт 260 сая төгрөгийн хүүтэй бонд байна штэ. Бонд гэж Монголыг барьцаалан тавьсан юм байна шүү дээ гэж. За энийг бол бас хэлж байгаа. Ингээд л энээс болоод одоо өртөө болж ийнэ гэдэг хэлсэн. За энэ дээр одоо хэлсэн байна. Энэ ерөнхий боловсролын сургуулийн багш эцэг эхчүүдээ сурагчдаа анхаарал тавих цаг болж саяхан 57 дугаар сургуулийн 7 дугаар ангийн 20-од сургуулийнхын 20 дугаар сургуулийнхантаа зодолцсноос болж хоёр хүүхэд бол одоо гар хөл гих мэтлэн хөнгөн одоо гимтлийг бол авсан гэх сургуулийнхын бөөмөнд очиод зодолдоод байх юм бол бас тий гимтэл байх юм бол хэцүү байна. Хэцүү мэдээ биш үү? Хэлмээр нэгсэн байна. Энэ нүсмийн сайт дээр хурлын төлөөлөгчийг барьцаалдаг гэсэн материал тавьчихсан. Энэ ингэжээ. Энэ ингэсэн байна. Сайн нэг орон нутгийн сонгуул болсон чинь нийслэлийн багнуур дүрэг 25 судалтай байна л да. Тэрний 12-ыг ардсан нам аваад 13-ыг Монгол Ардын нам авчиж. За ингээд нэг суудал Монгол Ардын нам илүү болчих штэ. Тэгсэн чинь Монгол Ардын намынх нь нэг суудлаар илүү болж ялт байгуулад дүүрэг иргэдийн хурлын төлөөлөгчдод анх дугаар хурлаа 11-р сарын 28-нд хийхээр товлсон юм байна. Тэгсэн ардсан намаас сонгогдсон 12 төлөөлөгч хурал нэрийг өгнө. За гисэн ч 50-аас дээш хувийн эрсдэлтэй болчихж штэ. 12 13 чинь 50-аас дээш хувийн эрсдэлтэй болчихж байгаа штэ. Тэр ингээд Монгол Ардын намын 13 хурлаа хийсэн. Тэгээ дараагийн хурлаа өнөөдөр хийхээр товлсон байсан гинэ. Тэгсэн чинь Монгол Ардын намаас иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж ялт байгуулсан Намшир гэдэг хүн бол гинт алгуулцгач. Тэгээ тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн хэмжээр ажилдаг нэг ингээд хоёр утсан салгаатай сургаггүй болсон түүнийг намын нөхд нь ирээ хайхад ардсан намынхан ажил дээрээс нь авч явсан сураг гарсан гинэ. Улмаар дүүргээс сонгогдсон ардсан намынхан мэдээлэл холбоос үлжээ компани багнуур дэх салбарын дарга Оюнбаатарын өрөөнд Намшир эмчийг барьцаалсан болох нь тогтоогцгач. Гэхдээ ингэж бас төржгөө болио л да одоо энэ нэгнийгээ барьцаалаа одоо өгөх гээд идэх юм бах та одоо тийм л их одоо үн цэнтэй юм бах. Багнуурт юм уу тий. Одоо энэ яг энд байж байгаа л одоо ингээ учрыг тодруулсан чи дүүргийн ардсан намынхан Намшир эмчийг хүчээр барьцаалаад эрцээ 50-аас дээш хувь одоо хүрх гээд байгаа учраас бол нэг хүнийг барьцаалж чагаар 50% хүрэхгүй болчихж шít. Тэгээ ингээ хурлын хийхгүй. Иргэдийн төлөөлөгчтэй бол одоо дүүргийнхээ хамгийн газар одоо хуралдах гад байдаг. Нэг нөхөр нь алгуулсан байдаг. Тэгсэн чинь ардсан намынхан наваач барьцаалцсан байж байдаг. Хууль хяналт мянт ч гэж юм байдгүй юм уу одоо тий дүүргийн иргэдийн хурал одоо тийм айхтар юм уу гэж бодохоор бас нэр зовлонтой л байгаа. Энэ нүсцгийн сайтын асуудлыг хүндэж олон нийт төрөгсөн үзэгч та хүмүүс ороод сонирхоорой гэж. Бодоорой. Сонирхч юу ах вэ? Хамгийн гол нь бас бодох нь чухал шүү дээ. За, Go-News-ийн сайт салют борлуулах зөвшөөрөл бүхий хоёрхан компани байгаа юм байна гэдгийг бас олон нийт түргэлээ шүү. Бусад нь баталгаагүй гэж. За, өнгөрсөн жил он солигдох хүмүүст 20 гаруй насны залуучууд салют буудуулж байгаад гаргүй болсон гашуун түг байгаа. Он солигдох хүмүүст төгсөн учраас иргэдэд баталгаагүй салют худалдаа авахаас зайлсхийх хэрэгтэй. Энэ жил нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу хоёрхан компани бол салют борлуулах зөвшөөрлийг бол авсан юм байна. Тэгээд энэ компаниудын хувьд бол бас яг албан ёсны баталгаатай салютыг борлуулна гэн. Тэгээд нэр ус юмнууд нь бас алга.
ямар ч байсан бол байгууллагын шугамар нэртэй устгаа худалдаа гаргаж байгаа. Аль чанартай гэснийг сонгож авахгүй бол бас гар хөдлнөөсөө салчих. Нэг юм буудуулаад гарнаасаа салчих тиймэрхүү байдал бол хажууганд байна шүү гэдгийг бол бас сануулж дутмал сануулад хэлж байгаа маа. Гөөнөөс улс төрийн портал сайтыг хүргэсэн байх юм. За Завхай аймагт төвийн эрчим хүчинд холбогдсон гэсэн баяр хүргэе гэсэн байна. Үүш яамаа. Завханаас нэр манайхан байвал бас үнэн үү те. Завхай аймаг төвийн эрчим хүчинд холбогдсон гэсэн баяр хүргэе гэсэн сэтгэл орж ирж байна. За хотын утаа чинь Эрдэнэтэд ороод ирсэн штэ гэсэн байна. За Эрдэнэт Багнуур гэл ер нь явж өгсөн дөө. За отоогоо төслийг дэмжиж хашаа байшиндаа парк тавина. За үүнийг дэмжин өрхөд хөнгөлөлт үзүүлнэ гэсэн одоо болоод ерөөсөө дэмжиж байгаа юм бол алга байна. Нөгөө парн орой 9 цагаас хойш болохоор ажиллагаа байдаг, буурдаг, өвлийн хүүтэнд бол үнэхээр бас хэцүү байна. Энэ тал дээр бас бодох хэрэгтэй гэсэн байна. За заавал уншаад өгөөрэй. Сонгоорхон дүүргээс бичиж байна. Хогоо ачхгүйгээр сар боллоо. Одоо яах вэ? Цаадуул чинь ажил хийхгүй байна. Саяхан ТV-гээр их л сайхан юм яриадсан. За тэр ТV-гээр сайхан юм яриадсан. Тэр сонгийнхаа одоо нэг бодохгүй бол энэ ч одоо шинэ жил боллоо. Энэ хог нь ачмаар юм да тийм. Дүүргэл хог худалдаж авна гэж ТV-тэй эрийг ард түмэнтэй зэрэг гошхруулаад ажилласан. Нөгөө хог нь худалдах нь гэдгийг л үнгүүц үгийгээд авдаггүй одоо ингээд. Иргэд наад ч одоо хогоо зархаа боллоо гэж шүү дээ. Одоо үнгүү хөгөө гэдэг энэ очоо авчил та нар. За сайн байна. Хоёрт энэ өдрийн мэндийг хүргье. Магна дурга хаан өдрийн 1-р хорооны сэргэлт оргил сөөхүүдийг шалгаад өгөөч. За эдгээр бол ерөөсө хоорондоо уялдаа холбоотой. Тэгээд ерөөсөө баахан л мөнгө нэмдэг ийм асуудал бай шүү гэд сөөхт холбоотой асуудал. Тэгэхээр баяраа одоо энэ комментуудыг нэвтрүүлэх цаг үеийг хэлж явах бол энэ бас комментууд ирсэн байгаа. Өчигдөр нөгөө чиний нөгөө нэг интернетээр бас нэг гал төмөрт өртсөн айл туслахын сан гэдэг нэг коммент орж ирсэн. Тэр айлын чин эзэн бас эзэгтэй өнөөдөр бас бидэнд загтал үлдээг явсан байлээ. Тэгээ нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хорооны 14-р гудамжны 367 тоотод амьдардаг одоо Цэрэн дулам овогтой Цэрэнбат за мөн мөнгөн цэцэг нацагд орж их гээд айлтай 3 айл бол шатсан юм зэрэг 3 айл. За Цэрэнбатын 2 настай мөнх бат 8.6 харьцаатай дүнзэн байшинтайгаа хамт шатаж нас орсон гинэ. Тэгээд энэ Цэрэнбатгүй 2 настай хүүхэд бол энэ үеэр бас бурхан болчих одоо золгүй юм базар байна. Тэгээд одоо Цэрэнбат ихнэр хүүхдийн хамт бол 3 амбул за харин мөнгөн цэцэг өрх толгойсон эмэгтэй 2 хүүхэдтэйгээ хамт ор хоронгүй болсон байгаа юм. Тэгээд Цэрэнбатыг болон мөнгөн цэцгийг бол 2 бүтэн өнчин харин гэр оронгүй болцсон учраас үр хүүхдээ өнчрүүлээд дээрэс нь бол ор хоронгүй одоо үүндээ хүнд хэцүү болсон байгаа юм байна. Тэгээд одоо өчигдрийн тэр хүн хамтсан учраас бол баяраа тэр бас хаана байдгийг хаяг усын хилээд өгөөч гэдгсэн өөрөө бас зориод хүрээд ирлээ. Бас тэр өнчүүлсэн хүүхдээ хөтлөөд ирсэн. Тэгээд ямар ч байсан би бас энэ төмөрт байгаа өгчтэй баярлалаа. Тэгээд энэ гэрийн эзэгтэй мэлээ төмөрт байгаа өгч бол бас утасны дугааруудаа өгөөд хаан банкны дансны дугаар үлдээгээ явсан. Тэгэд нэг айл 2 айл одоо үндсэндээ 4 хүүхэд өнчирсэн гэд 2 айл ор хоронгүй болсон байж байгаа юм байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн одоо энэ удирдлагууд те Баянзүрхээс сонгогдсон одоо нам руу үсэрж байгаа тэр их хурлын гишүүн ариун мариунгаас эхлээд тэр дүүргийн цэцэг дарга нарын тэр тэрбомыг аваад зогчдог тэр усууд нь бас нэг 2 айлыг нэг ядаж нэг 5 амтаа гэртээ болгож өгөөч гэсэн тэр хүсэлтийг өөрсдөө ингээд тавиад боломжилсан юм. Энэ 4 тэгтээ данс одоо зүв байгаа да. Хаамганд одоо тийм данс байдгүй л өөрөө бичиж үлдээсэн юм чинь. Тэг 57 53 39 70 93 гэсэн тийм хаамгны тоот данс байна. Тэгээд одоо энэ хүн тэр талигаа чим бол цалингийнхан данс юм байлээ. Тэгээд энэ шатцайлын цалингийнхан данс юм байна. Нөхрийнх нь тэр энэ дансанд бас ингэ туслаач гэсэн тийм сайхан сэтгэлтэй монголчуудтай хандсан тийм загтал бас өнөөдөр Монгол коммунит нэвтрүүлэгт ирсэн шүү. Энийг бас нэг харуулад манай үзэгчдэд түргээд өгөөрэй гэсэн. Тэр нөгөө асуугаад байсан болохоор ярьж байгаа. Энийг болсон процессын сонссон чи бас өрөвдмөр юм билээ. 2 настай хүүхэд одоо ингэ байшинтайгаа шатцсан нас орсон байж байгаа. Ард нь одоо ингэ нэг эмэгтэй өрх толгоолоод ганцаараа үлдлээ. 2 өнчин хүүхэдтэй. Тэгээд одоо ор хоронгүй болцсон. Тэгээд одоо өстө үндээс та хаана хонхоо мэдгүй явж гинэ гэсэн чи аваас ирээд явлаа шүү. Тэгээд энэ хүнд бас манайхан туслаарай монголчуудаа тий. За сэтгэлүүд би дараагийн загтлыг задлж явах хэрэгтэй. За спортын төв ордонд нь 30 минут машина тавихад 3000 төгрөг авдсан байлээ штэ. Үнэхээр одоо энэ төлбөртэй зогсоод байх уугүй юу? Уд нь бол зүгээр асуудалгүй болцдог л байсан. Спортын төв ордонд ташаад нэг тэмцээн ч юм уу үзээ. За нэг сонирхоод гарахад одоо нэг 30 минут юм уу цаг зогсоод 3 4 5000 төгрөг төлж ийн. Энийг бол зогсоод болох хэрэгтэй байна гэсэн байна тий. Монголчуудын амьдралаас бол арай тасарсан юм билээ. Монголчуудын амьдралаас бол арай тасарсан юм билээ.
юу гэдэг тийм ч одоо хоногийн одоо өвөл дулаан гараашнд 5 6 мянган төгрөгөөр дулаан гараашнд машинаа хоногдохдоо тэн дээрээ асуудал ярьж байгаа хүмүүс ч монголчууд бид ингэсэн биш үү? Наад данс чи яг мөн үү? Бас уул нь таваар гэлтэй өөрийнх нь яг цалингийн данс гэдэг ингэсэн өөр цалингийнх болохоор байхгүй. Цалингийн бол тийм л хүмүүс бас асуугаад байна. Да давлаарай гэсэн үг шүү. Цэрэн Батгуйн энэ яг өөрийнх нь цалингийн данс гэсэн 4 тэгтэй юм бэлээ. Тэгээд энэ 53 57 39 70 93 гэдэг ийм данс байлаа. Хаамагдаг данс. Одоо би ч гэсэн бас гайхаад гэсэн чинь өөрийнх нь данс мөн л гэсэн. 30 нь байсан юм уу? За саяны 96 60 32 40 гээд одоо чинь дахиад л гэлдэ. Энд хүмүүс асуугаад байна. За одоо сая тэр нөгөө өнчрөөд үлдчихэж байгаа тэр эмэгтэйг утас шүү. 96 60 32 40. Хамгийн дээдлээ утсан юм лээ. 96 60 32 40. За Unitel бол 88 86 68 51 гэж байгаа. Энэ бизнес биш янз янзын юм биш те монголчуудаа энд бас нэг жоохон сэтгэлээ гаргаач их тийм цамаа юм хүсэхгүй байлээ. Нэг 5 антаа гэртээ болмоор байна гэж хэлж аваас. Тэр 21-нд одоо олон гэр мэр аваад нөөцөлсөн усууд бас нэгийг бодооч те. Ядаж одоо маргааш шиг өнгөрөөчөд 22-нд одоо энэ нэг 2 айлтай зүгээр 5 антаа гэр байхад л болно гэж байгаа. Шунахгүй байгаа юм чаваас. Нэг одоо тансагтай юм чин зовж явж байгаа учраас бол энийг бол нэг бас нэг бодчороо монголчуудаа. Тэгээ хамгийн гол нь тэгээ туслын баригээд хүмүүс маань асуугаад ахаар битээр бол тий бас хүмүүсийг холбож өгч байгаа юм шүү гэдэгс ойлгоорой. За Төв аймгийн авцаамынхаа ажлаа хийхгүй байна. Энийг цааш нь хэлж өгөөч гэсэн байна. За картын дугаараа өгсөн юм биш үү гэсэн байна. За одоо ямар ч л байсан карт л байхгүй тийм үү? Цалингийнх гэр чинь бид нар чинь бүгд картаар л авдаг шүү дээ. Тэгэхээр ямар ч л карт юм байна. За картын цалингийн л карт юм биш үү? За Дорн аймгийн Хэрлэн сумын 6 дугаар угаас Бадамд орж хахаас ах байлгүй бодлоо тий Бадамд орж ихэр чинь ТV-ийн Монгол комент нэвтрүүлэгт гэж загтал ирлээ. Үгүй яаралтай гэж шүү. За яаралтай гэж байна. За яаралтай үзье. За яаралтай үзгүй бол бэлгэн маань цаг маань одоо бас жоохон тавч болж байгаа юм байна. Хүмүүс олонд минь уншаад өгөөрэй гэд өө ахын чинь яаралтай гэсэн чинь захидлаа гэж онгоосон чинь шүлэг байж штэ. Юу яаруулж идгээсэн юм бэ? За энэ загтлыг чи уншиж үгүй гэхдээ маргааш уншиж идэхүү. Ямаа голдуу сүрэгтэй, ядуу голдуу өрхтэй, халамжийн голдуу өргөдтэй, халамцуу голдуу залуустай, дээд голдуу сургуультай, зээлд голдуу суутгалтай, сонгуул голдуу амлалтай, солонгос руу голдуу явдалтай, арх голдуу ундаатай, авилга голдуу аршаантай, айда яамта гэдэг одоо чи баг туун шүлгшил юм ирсэн байна. За надад үнэн юм байна шүү. Тийм үнэн юм байна. Тэгээд одоо Дорн аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн өндөр настан Бадамд орж ах одоо ирүүлсэн юм байна. Тэгээд утасных нь дугаар болохоор ингээд нэг сонин бичгчээж уг нь утсан гэдэг. За ингээд тэгээ танилцъя. Маргааш одоо илүү сайхан цаг олдсон үед нь бол дэлгэрэнгүй уншиж өгөө бас хошигнолыг хөөргөн гоё сонирхолтой л юм. За өнөөдөр цаг дуусгаад сандаргаад байна. Ажилдаа хэлзээ орсон байсан байна. За баяраа гэсэн байна. За надад хандсан байна. За яач вэ? За одоо мессенжерээр юм бичиж байгаа улсуудын за үнэн баримттай зүйл бичиж байгаа үгүй югд нь бас хинж угаараа. Юм л болохоор багш нарыг нөгөө мөнгө татдаг энтер гэдэл одоо энийг за битэр бол хэлсэн л дээ. Баримттай явуулаа. Өчтөр ялангуяа бас нэг сургуулаас нэг багш одоо ингээл мөнгө татчин нэтрэгээд ахаар нь одоо хэлсэн шүү дээ. Үнэхээр баримттай бол хамаагүй. Баримтгүй юм сургуулийн нэр тэр багш энтрийг бол хэлэхгүй гэдэг битэр бол өчтөр бол хэлсэн байгаа. Баярлалаа. Бас тэгтээ санаа бодлоо хийсэн танд баярлалаа. Таны саналыг хүлээж авлаа гэдэг хэлсэн. За тэр зогсоолууд бол үнэхээр дэндүү байна гэсэн сэтгэл орж ирсэн байна. За энэ сайн байна уу? Хоёр энийг заавал магнат даргаад уламжилж өгнө үү гэсэн маань гадуур байгаа ажлын байрны зар их байх боловч за тэр нь төрөөс нь бол тэнгэрт хатсан үнэтэй байна. Нэг юм төрөөслөл ажилуулъя гэхээр л уул ажлын байр л гэдэг тий. Тэгэл айгүй их байдаг гэдэг хэлсэн байна. За дээр танаа нэвтрүүлгийг дуусч явахт нь хайлт үзлээ. 0-2 настай хүүхдэд сард 140 мянган төгрөг өгнө гэсэн тэр үнэн юм болов уу яасан бол гэдэг энэ. За эхний ээлжинд бол ямар ч байсан ирэх 1-р сарын 1-ний өдрөөс одоо 1 сарын 1 болоход нэг 10 гэт хоног дутуу шүү дээ. Тийм ээ 10 хоног. 1 сарын 1 хүртэл тисчилтэй манайхаа тий. Энд чи ямар өмнө өгжсэн юм биш өгж эхлэх ч л байгаа юм тий. 1 сарын 1-ээс бол ихэр хүүхдүүдэд ямар ч байсан сая төгрөгийг олгох нь. За мөн одоо 0-2 нас хүртэл хүүхдэд харж байгаа асарж байгаа эхчүүдэд шүү. Эхчүүдэд тий. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс түүнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу түүнээс дээш гэж байгаа шүү. Дээш дүнтэй мөнгөн дүнтэй тэтгэлгийг олгоно гэж байгаа. Тэгээд энэ асуудлыг бас Монгол Улсын засгийн газар ажил хэрэг болгоод явах болов Монголын хүн ам өсөх нэг тийм том тулгуур нөхцөлийг бас бүрдүүлсэн тодорхой шийдвэр учраас энийг би бол ажил хэрэг болгоод явах байхаа гэж бас итгэж байгаамаа. За Вьетнамд сур арай биш байна гэдэг. Энд чинь нэг нийтлэг үн мөн тогтооно гэдэгс яа энэ одоо нөгөө шудраг үрсэл хэрэглэж байгаа төлөө газар маань одоо энэ дээр анхаарлаа хандуулахгүй бол уулан бас яриад эхлүүллээ л гэж ирсэн. Тэгээд бас л байхгүй байна. Юу яасан бэлээ? Хөрх юм нэст муугар дууд бол манайхан л яасан бэл. Одоо яг яваад үзээрэй. 16 дугаар хороолт тийш эргээ дандаа Монгол засварууд нь бол хөрх юм тарифт олцсон байли. Оо. Аха. Яг тийч бас нэг төр засгийг гаргаж байгаа бодлого шийдвэрийг хүндэлж штэ. Монголчууд бол харин хаа очиж яаж игээд ямар ч байсан тэр үйлчлэгээний тариф гэдэг юмнуудаа гаргаа тамьсан байлээ.
Одоо Монголын одоо сүлжээ засварууд биш дээ том томоос эхлээл одоо доктор Монголоос эхлээл жижигч тэр ямар ч тавьсан мөлий. Нөө Вьетнамчууд ч үгүй шүү нэрээ магнадарга одоо ёстой. Энэ шудраг өсөлтөө хэрэглэгчийн төлөө газраас нэг ганцхан ч болтох нэ Монгол комментиг үзэж байгаа бол цааш нь дарга маргатай уламжлаарай. Вьетнам засваруудад бол байхгүй нэ энэ ажлынхаа энэ шийдвэрийнхаа хэрэгжилтийн нараас бас явахгүй бол бас энэ чинь болохгүй нэ шүү гэдгээс уламжлах зүйтэй баха. Хэрэгжихгүй нэг гомдол маш их орж ирж шүү. Анхаарал аваарай гэж тий. За нэвтрүүлэг өндөрлж байна. Тий баяраа би нэг 30 секунд багтаад энийг дахиад хэлчихье. За тэг. Монгол коммент нэгдэл бол үзэгч тав хүн мэдж байгаа. Монголын хамгийн том гэр бүл шүү бид те. Монгол коммент группт нэгдэж байгаа бүх үзэгчд бол бидний халуун ам бүл гэж ойлгож байгаа. Тэгээд монголчууд маань бид нараас хичээвэл зүтгүүл чадна. Хамгийн гол нь монгол комментчдоос маань үр дүн гарч явах хэрэгтэй маа. Тэгээд Монголын комментчдыгаа би бас нэг өнөөдөр өрх толгоолоод үлдсэн, өнчлөөд үлдсэн бас энэ те. Хоёр энэ халуун сайхан ам бүлийг бас нэг тоонт тусгаар өрх гэртээгээ болж те өмнөх одоо энэ гашуун зовлон шаналлаа мартахад нь бас Монголын комментчдыгаа туслаасаа тийм ч сайхан штэ Монголын комментчдын санаачлагаар те хоёр айл бас те шинэ гэртээ боллоо гэд ингээд байж ивэл эн чинь бидний нэг тийм том бахархал штэ өнгөрсөн жил бид нараас годомжинд сууж ирсэн нэг хүүхдийг сургууль цэцэрлэгт ингээд оруулаад хамруулаад өгч чадсан. Монголын комментчд бол зүтгэхэд юмнаас үр дүн гаргадаг л ахгүй да. Тэгээд эргэлзэхгүй бас энэ айлуудад бас туслаарай гэж л бас одоо дахин хүсье да тийм ээ. За тэр юу юм бэ? Энэ 4 тэгмэг нь биш зүгээр 57 53-аар бол эхэлж байгаа юм болов уу гэсэн юм байна. За гэхдээ бол ямар ч зэн бичиж өгсөн учраас энэ бол өөрөө мэдж байгаа ч тийм. Чи та бүхэн үнэхээр лавлаад асуугаад үзээрэй. За утсыг нэг хэлчихээ. Утсыг бол 96 60 32 40. Утаснаас нь асуучвал данс нь мөн биш мэдэгдэн штэ. 96 60 32 40. За тэгээд туслая гэж ирүүлж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Сэтгэлүүд бол яг орж ирж туслая. Утас нийтвэ 57 53 юм болов уу л гэж байна. За баярлалаа. За тэгээд бэлгийн манаас маргааш нэг юм тохиолдохгүй гэдгийг гараад. За тэгээд дуус хэлэхөө. За. Монгол Улсын ерөнхийлөгч Захигийн бүгд орж өнөөдөр 19-оор 12 дугаар сарын 21-ний өдөр ямар нэгэн байгалийн гамшиг сүрэл болохгүй гэсэн мэдэгдлийг өөрийнхөө Twitter хуудсан дээр бичжүүлдээлээ. Тэгээд маргааш 18 цаг тэг минутаа 18 цаг тэг минутаа ТV телевизийн 1-р сувгаар Монгол коммент нэвтрүүлгийнхаа чөлөө тендер дээрээс уулзцгаая монголчуудаа. Тэгээд амар тайван амгалан сайхан нойрсгоогоор одоо айхаа юу бол байхгүй мэн гэдгийг бас төрийн тэргүүнтэн хүртэл бас батлаад хэллээ шүү. Сандрахгүй бодоход өөр яаж хэлэх вэ? Тийм хэлүүлэх ойлгохоор боллоо шүү. За маргааш тэгээд мэдээж 18 цагтаа үзэгч та бүхэн тоолцуулна. Энэ цаг мөчид хамт байсан нийт үзэгч та бүхэнд баярлалаа. Бас гоё байгаа шүү. Эфирийн найруулагчдаа дахин баярлалаа. Одоо ер нь бол бас 8-аас 10 минут байнгын баярыг тэрийг бас давуулж өгч байгаа. Одоо үнэхээр их баярлалаа тий. За нэвтрүүлгийнхаа өрөө хэлчихье. За. Монгол комментэд нэгтгэцгээе. За.